За сайн байна уу. За өнөөдөр бусдын бодолд баригдах аюул гэдэг сэдвээр ярив. За бусдын бодол гэж нэг аюултай юм байдаг юм байна. За энэ талаар энэ хижиж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шийдэл хүр дээр хэлсэн байж байгаа. За энэ номын 2 дугаар бүлгийн 3 дугаар сэдв дээр бусдын бодолд баригдах аюул гэж за ингэж орсон. За тэгвэл бусдын бодолд баригдана гэж чухам юу вэ? Би ингэж хэлэх юм бол ингэж хийх юм бол хүмүүс юу гэх бол за энэ айдсан хэлж байгаа. Тэгээ энэ айдстаа баригдаад өөрийнхөө байж чадахгүй. За ийм тохиолдол бид нарын амьдрал дээр хасар олон байна. За өнөөдөр хүн болгон нийгмийн сүлжээн дээр амьдарч байна. Энэ зургийг оруулчихвал яах вэ? Ийм сэтгэлдлөвч бол хүмүүс юу гэж хүлээж авах нь? Хүмүүст таалагдахгүй бол яах вэ? Ийм байдлаар хэлих хэсүүгээ хэлэнд оронд дардаг, хийх гэсэн зүйлээ хийж чаддаггүй. Энэ байдлын явдалтай жирэг бусдын бодол баригдах аюул гэж байна. Эхлээд болвол ерөөсөө зүгээр л одоо санааж авдаг. Санааж авж ийн гэж ярьдаг. Хэлчихвэл яах вэ? Хийчихвэл яах вэ? Санааж аваад гэдэг. Гэтэл чаах ухчаа өнгөрөх тусмаа өөрийн чинь энэ санааж авна л. Өөрийн чинь өөрийнхөө байх сэтгэлийн дуу хоолойг дарна. Ирж яргав чинь унтраа. Тэгсээр байгаад өөрийнхөө биш бусдад таалагдах хэвээр дүр болж авардаг. Энэ талаар эрдэмтнүүд судалгаа хийсэн. Тэгээд толин бие гэдэг ойлголтыг гаргаж ирсэн юм байна. Энэ толин бие гэдэг ойлголтыг бүр одоогоос 100 гаруй жилийн өмнө Чарльз Кул гэдэг эрдэмтэн төшөөл тавьсан. Энэ толин бие гэдэг нь юу гэх юм бол хүн өөрийгөө бусдын төсөөллийн дагуу бүтээдэг. Тэр дүрийг хийж байгаа. Өөрөө өөрийгөө бүтэх биш. Бусад хүмүүсийн төсөөллийн дагуу өөрийгөө бүтээж байгаа. Энийг болтой жирэг толин бие гэж хэлж байна. Өөрийгөө толинд харж явах адилхан гэсэн. Толинд харагдаж байгаа бие болвол жинхэнэ бие биш. Тэр болвол миний бүтээсэн гадаад дүр төрх. Тэрэн шиг өөрийн чинь дотоод дүр төрх. Үнэн нүүр чараагийн хүртэл өөр хүмүүс бүтээж өгд юм байна. Энэ тохиолдолд бусад хүн намайг юу гэж бодож гинэ гэдэг. Энэ асуулт бие гэдэг ойлголтын үндэс болж өгдөг. Би өөрийнхөө биш. Бусад хүнээ дүгнсэн тэр дүр төрхээр өөрийгөө ойлгодог, өөрийгөө тодорхойлдог болно гэсэн. Жишээлх юм бол хүн намайг ухаантай гэж хэлэх юм бол би өөрийгөө ухаантай хүн гэж ойлгодог. Хүн намайг тэнэг гэсэн бол би өөрийгөө тэнэг гэж ойлгодог. Хүн намайг чадахгүй гэсэн бол би өөрийгөө чадахгүй гэж ойлгодог. Чарай муутай гэж хэлсэн бол би өөрийгөө чарай муутай гэж хүлээж авна. Гэтэл энэ дүр бусдын өөрчн тодорхойлж өгсөн энэ дүр жинхэнэ өөрийн чинь дүр төрх мөн үү биш үү? Энийг бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ би өөрийгөө бусдын нүдээр тодорхойлж байх юм бол гэнтх нэг өдөр хажээ нэгэн чад тэр хүмүүсийн анхаарал өөр тийшээ чиглэдэг. Намайг ийрх байдлаар тодорхойлох нь болчихсон үед би юу болж авах вэ? Намайг чаддаг, мэддэг, мундаг гэж магтдаг, сайшаадаг, малгай өмсгдөг, хөөргөдөж ирсэн хүмүүс байна. Тэрүүгээр би сэтгэлийн хүч тэнхээ тэжээл болгож өнөөдөр хүртэл явж ирсэн. Гэтэл аав ээжч болго, ах эгч дүүнаарч болго байнга өөртөө чинь хамт байхгүй. Өөрөө чинь дандан сайн хүү сайхан чадж гин болж гин гэж магтас сайшаах. Энэ насан турш үргэлжлэхгүй. Ийм байдлаараа тэд нарын тодорхойлт алга болсон өдөр би юу болох вэ? Энэ бол миний амьдрал дээр ч гэсэн тохиолж ирсэн. Би бол магтаалаар явж ирсэн хүүхэд. Аав ээж, багш, эргэн тойрны хүмүүс маань намайг магтдаг. Мундаг залуу, мундаг хүү. Ийм байдлаар. Энд нь би урамшаад өөрийгөө тэгж итгээд явж ирсэн. Гэтэл нэг өдөр намайг магтах нь байхгүй болсон. Энэ үед би маш их хоосорлоо. Үнчингүй болсон мэт өдөрж ирсэн. Албан байгууллагын удирдлагууд хүртэл магтаж ирсэн. Ажлаа хийдгүүлэх гэдэг. Цаасан малгай өмсгдөг байсан. Дараа нь ажил шилжээд шинэ ажилд орсон. Тэр удирдлагууд магтахгүй. Харин ч хатуу шаардлагад тавьчихсан. Тэгэхээр яах вэ? Тэр ажил надад таалагдахгүй байсан. Өөрийн гол сэтгэлгээ төрөгдсөн. Ийм байдлаар магтаалаар явж ирсэн хүмүүс болвол нэг өдөр шодрог үнэтэй тулдаг юм байна. Ганцхан магтаал биш. Байнга өөрөө чинь дардаг, шүүмжилдэг, толгой өндийлэхгүй байдаг хүмүүс байна. Тийм орчинд байсан хүн чинь ялгаа байхгүй. Өөртөө итгэлгүй. Өөрийгөө хэтэрхээ доор нэлдэг. Юу ч чадахгүй, мэдхгүй. Хамгийн адган юм байна гэсэн
тийм ойлголт төрдөг. Тэгээ тэрэнд үнэмшдэг. Гэтэл тэр бие болвол жинхэнэ бие биш. Тэр хөндлөнгийн хүмүүсийн тодорхойлж гаргаж ирсэн хуурмаг бие. Тийм учраас эрдэмтэд судлаад жинхэнэ бие болоод хуурмаг бие гэж байдаг юм байна гэж ойлгосон. Энэ юу гэхдээ зэрэг бид нар бүр багаасан бусдын хүлээлтэнд нийцүүлж амьдрах гэж чармисаар байгаад хуурамч өөрийн дүрийг бүтээдэг юм байна. За энэ нь бол хуурмаг бие. За мэдээж энэ хуурмаг бие болвол нийгэмдэр амьдрахад тус бол монголчууд ярьдаг. Цохрын гажир нүдэн анж, доголонгийн гажир хөлөөн өргөж яв гэж. Хуурмаг дүр бүтээх нь бол мэдээж нийгэмд зогсож амьдрахад тус болно. Гэтэл өөрийн дотоод хүнтэй зөрчилдөж эхлэх ийм чаг үе заавал жинхэнэ битэйг зөрчилдө. Үнэндээ тэр миний хэлэх үг биш. Миний гарах зам биш. Миний хийх үйлдэл биш. Тэгэж бодож дотооддоо зөрчилдөж эхлэх үе. Магадгүй тийм үе ирэхгүй насан турш хуурмаг биегээр амьдардаг. Ангид төгсгөлийн мөчүүдээс явхаараа харамсдаг. За энэ бүр илүү эмгэнэлтэй. Гэтэл өөрийн чинь жинхэнэ бие болвол өөрийн гэсэн дуу хоолойтой, үн цэнтэй, хүсэл мөрөгдөлтэй. Гэтэл энэ жинхэнэ биеийн орон зочин алга бол хуурамч бид ижлөсөн үед. Тэгээд хуурамч биегээр амьдар. За энэ тохиолдолд бүр гаднаа амьд мэт харагдавч дотроо үхсэн мэт байдаг гэж байна. Өөрийнхөө амьдарч чадахгүй болвол гаднаа амьд боловч дотроо үхсэн байдаг гэсэн ийм үг. Ганч амьдрах бие газар гівтэх ясгсан үг байдаг. Тийм учраас ганч удаа олдож байгаа өөрийнхөө амьдралыг өөрийнхөө амьдрах гэж хэрэгтэй. За тэгэхээр одоо энэс гарах нэг маш хялуурхан арга хийх. Энд дэр бичсэн байж байгаа. За энэ нь юу гэхтэй зэрэг хэрвээ дараагийн удаа би ингэж хэлэх юм бол хүмүүс юу гэж бодох уу гэж тэгж дотроо бодох үед өөртөө тавих 3 асуулт байж байгаа юм. За энэ 3 асуултыг өөртөө тавиад өгч. Тэгэх юм бол бусдын бодлоор амьдрахгүй. Жинхэнэ өөрийгөө олоход тос бол. За энэ асуултын нэгдүгээр нь энэ бодол надад ичнээн чухал вэ гэж өөрөөсөө асууж өгч хэрэгтэй. Бусдын тэр үнэлэмж бодол жинхэнэ миний зорилгоос илүү үн чантай юм уу гэдгийг бодно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бусдын юу бодох, юу хэлэх нь надад хамаа байхгүй. Миний чин хүслийн зорилт энэ цохол гэж тэгж үжих хэрэгтэй гэсэн. Бусдын бодолд дарагдаад өөрийнхөө үн цэнтэй чагийг алдаж болохгүй. Хойштуулж болохгүй. Эргэлжиж болохгүй. За хоёрдугаард нь энэ хүн үнэхээр миний амьдралд нөлөөтэй юм уу, үгүй юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Өөрийн чин амьдралд ямар ч нөлөө байхгүй. Ямар ч падлын байхгүй хүмүүс. Өөрийн чин үнэлж ийж, дүгнж ийж, шүүж ийж, шүүмжилж магадгүй. Тэгвэл тэр хиндэж хамаа байхгүй. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж болно. Өөрийн чин шүүмжилж байгаа тэр хүмүүс өөртөө чин насан турш явахгүй. Тэр байтугай хэдэн 7 хоног ч явахгүй. Шүүмжилсэн комент бичээд хэдхэн минутын дараа мартаж ирдэг. Ийм судалгаа хүртэл байна. Тийм учраас өөрийн чин зүрх сэтгэлийн мөрөөдөлд ямар ч хамааралгүй хүмүүсийн бодолд баригдах хэрэггүй гэсэн. За 3 дугаар асуулт нь одоо хийхгүй болвол ирээдүйд харамсах уу гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Би бусдын шүгэмжлэл, бусдын тавьсан саад хориг болгоомжлоос болоод хэрвээ энэ үгийг хэлэхгүй, энэ үйлдэлийг хийхгүй болвол хожим харамсах уу? Би сургууль сурыг гэж бодож байна. Би өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэе гэж бодож байна. Би энэ хүнтэй уулзмаар байна. Гэх мэтэр энэ үйлдэлийг би одоо яг гардаж хийхгүй болвол дараа нь харамсах гэж бодож үжих хэрэгтэй. Тэгээ ямар ч харамсах юм байхгүй. Тийм чухал биш юм бол болсон ч болно гэсэн. Тэр үнэхээр өөрийн чинь ирээдүйн ам амьдралтай холбоотой хожим харамсаж магадгүй гэж бодох юм бол өөрийнхөө бодлоор явсан зөв гэсэн. Бусдын бодлыг дах хэрэггүй. За ийм байдлаар энэ 3 асуултанд хариулж сурах юм бол хариулах байдлаар чааштан шийдвэр гаргаад явах юм бол гадаад биш өөрийнхөө дотоод үн цэн дээр тулгуурласан шийдвэр амьдралын хэв маяг болох нь байна. Энэ л одоо өөрийн чинь чив жинхэнэ
жинхэнэ биеийн эхлэл болно. Бид нар өөр хүнээс өөр байж болно. Заавал бусдыг дурах алба байхгүй. Бусдын үнэлэмжээр явах шаардлага байна. Зөвхөн өөртөө үнэнч байх л болно. Өөрөө өөрийнхөө биед үнэнч байх. Тэгэж чадах юм бол хижээч хинч өөрийг чинь орхихгүй гэсэн. Өөр хүмүүс өөрийг чинь орхиж болно. Үнэлдэг хүмүүс үнэлэх болсон байж болно. Дэмждэг хүмүүс дэмжих болсон байж болно. Тэгвэл биш. Өөрөө өөрийгөө үнэлдэг, жинхэнэ биегээр амьдардаг хүн болвол хижээч хиндэж орхихгүй гэсэн. Тийм учраас бусад хүмүүс юу гэж бодох нь тэр хүмүүсийн ертөнц. Харин би юу мэдэрч, юу мөрөөдөж, юу бүтөөж гин үү? Энэ л миний жинхэнэ амьдрал. Жинхэнэ би. За, өнөөдөр хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлэхүрд орсон бусдын бодолд баригдах аюул гэдэг сэдвийн талаар ярьлаа. Тэр тусмаа өнөөдөр гар утас интернетийн орчинд амьдарч байгаа. Нийгмийн сүлжээн дээр амьдарч байгаа хүн болго. Энэ нөхцөлд бид нар өөрийнхөө байж чадах үгүй юу? Бусдын бодлоор амьдраад хуурмаг биеийг бүтээж байгаа юм биш үү дээ. Толиноо бий болчихсон юм биш үү дээ. Энийг эргэж харах чавс. Хэрвээ бид нар олон жилийн турш, бүр насан туршдаа бусдын бүтээсэн биегээр хуурмаг биегээр амьдрах юм бол нэг өдөр харамсан. Тэр хөөсч амхарсан үед хижээж өөрийнхөө хүсэл мөрөөдөл хүрч чадахгүй. Утсан хүүхэлдэй байдлаар амьдр. Тийм учраас хуурмаг биегээ орхоод жинхэнэ биегээ олох хэрэгтэй. Эннээ төлөө энэ номон дээр өөртөө 3 асуулт тавихыг санал болсон байж байгаа. Энэ 3 асуултыг тавьж үжээд энэ үнэхээр миний өөрийн хүсч мөрөөдөж гэж мөн үү биш үү? Эсвэл бусдын бодол байна уу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Энэ чагаас л өөрийн чинь амьдрал эхэлнэ. Өөрийн чинь хүсэл мөрөөдөл биелж эхэлнэ. За, анхаарал тавьсан та бүхэнд маш баярлалаа.